Yeah, good morning байна. Би болохоор намайг Odd Girl гэдэг. За би цэцэн урмал тарьдаг, ургуулдаг. За тэр дундаа амьдралыг ногооруулдаг бизнес хийдэг. Бизнесийнхаа амжилтаас илүү алдсан хідэн fuck up story-го ярих гэж ирж байгаа. Манай өнгө нэмийн хог аялал менежментийн Амка гэдэг найз Отко хоёулаа энэ Central Television Profit гэдэг шоунд орё гэлтдэг байхгүй. За тэгээ тэрэнд орвол яах юм найз гэсэн Shark Tank шиг юм байлээ. Хоёулаа ядаж хөрөнгө оруулалт авахгүй ч гэсэн гоё телевизээр гараад Odd болоо бизнесээс урчлаа гээд. Тэгээ тэр үед чинь би өөрийгөө цэцэн ургамлаа зардаг, нэг дэлгүүр нь 3, 5, 6 гэсэн үлдээ 11 салбар дэлгүүртэй болсон. Өөрийгөө бас амар супер бизнесмен гэж боддог. Английн нэг юм франчайз нэвтрүүлэх юм шиг байна. Тэгээ Central Television хамгийн ихний дугаараа анхаа дүлгөөнөө энэ Тэмүүл эднэр ирээд манай хүлэмж олон бизнесээр ирээд бүгдээрээ ингэ бичлэг хийдэг байхгүй юу. Тэмүүл надаас амар олон асуулт асууад за одгүй чиний хамгийн ашигтай салбар чи юу юм гэсэн чинь би тэрийг мэдэхгүй галерей юм уу саруулах хаа гэл. За тэгвэл чиний A бүтээгдэхүүн чи юу юм? Хамгийн их ашиг орлого олдог хамгийн сайн зардаг бүтээгдэхүүн чи юу юм гэхээр би нэг ургамлын төвчлөлтийн бүтээгдэхүүн бахаа гэл. Энэ жил хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн гэл гэсэн чинь за тэдэн сая төгрөг гэл гэсэн чинь дараа жил хэдийг хийж бодож ингээл надаас амар их статистик тоо асуугаад тэгсэн чинь ингээд нөгөө би болохоор өөрийгөө бизнес хийгээд аюу амжилттай явж гин гэж боддог байсан. Гэхдээ нөө тоогоо уншиж чаддгүй, менежментээ мэддэггүй, аль салбар дэлгүүр нь хамгийн ашиг олоод байгаа. За аль салбар дэлгүүр нь ямар ч ашиггүй байгаа гэдгийг ерөөсөө мэддэггүй буюу мэдлэгийн шатлалтыг Тэмүүлэндээ хамгийн анхны одоо бүр телевизийн шоуны анхны нэвтрүүлгийн ярилцлагаасаа өөрийгөө ойлгоод тэгээд бүр burn out болоод гэртээ хараад орой очиж уйлаад бүр ингэ нэвтрүүлэгт ормооргүй санагдаад яагаад бол ингэ нөгөө яг үнэтэйгээ нүүр тулах буюу одоо ингэ жижиг дунд бизнесүүд өөрсдийгөө өсөөдийн хөгжөөдийн гэдгээ салбар нээж байгаагаар за тэр дундаа маш олон ажилтаа авч байгаагаараа хөгжиж гин гэж боддог байсан бол яг тэр мэдрэмжийг чи ерөөсөө хөгжөөгүй шүү. Тэр дундаа мэдлэгтэй буюу мэдлэгийн ямар ч одоо мэдрэмжгүй зүгээр л юм жүжигчсэн тоглолт хийж байгаа юм байх шүү гэдэг байран тавьж өгсөн бол Тэмүүлэн байсан. Тэгээ Тэмүүлэн надаа юу зааж өгсөн бэ гэхээр 11 сарын хугацаанд маркетингийн менежер, стратегийн менежер, санхүүгийн шийдвэрлэлийн менежер, нэг нь хүний хөгжлийн менежер дандаа захирлууд тавьж өгсөн. Тэгээ тэр захирлууд нь дандаа жинзинер заяа. Тэр хугацаанд өөрийгөө юу ч мэддэггүй яг жүжигчсэн тоглолт хийдэг. Гэтэ өөрийгөө амар гоё ярьж чаддаг учраас ингээ бизнесээ гоё сурчлаад байдаг. Тэгсэн мөртлөө тэнцээ жижиг гал унтраадаг гэдгээ ойлгосон юм мэдлэгийн шатлалтай нэг стори байна.